байцгаана намайг хүслэн гэдэг. Би тэгээд 10 настай. Би миний дуртай юм гэвэл цаасаар юм хийх. Тэгээд би угаасаа уран бүтээлч болохыг хүсдэг. Тэгээ өнөөдөр би ер нь хийсэн буунуудаа танилцуулна л да. Тэгээ би ер нь яагаад уран бүтээх дуртай гэхлээр надад маш сонирхолтой. Тэгээ тэрнгээр бас би бас тоглодог хийсэн юмнуудаараа. За би танарт ингээ одоо бууга танилцуулъя. За энэ бол M биш 4-1. Тэгээ эндээсээ барьж явдаг. Тэгээ эндээ гохтой. Энэ бол шоткон болж болно. Шоткон. Ингээд шоткон болж болно. Эндээ ингээд ингэж бариад ингээд нэг бодоод ингэж хийх. Энэ бол 3-2. Эндээ магазин байгаа. Магазин одоохондоо арай дутуу хийсэн байгаа л да. Тэгээ энэ болохоор онилгоо нь бариулна. Тэгээ хомшоор. Гэтэ би энэ буу болохоор би мэдэхгүй л тийм ямар ч юм ингэж барьж тоглоом дээр гараад идэв. Тэгээд эндээ ингэж сумаа хийн. Энд нь ингэж сумна. Тэгээд ингэж явуулаа ингэж хийх. Тэгээд энэ болохоор ингэж шүршдэг. Харин би танаас одоо нэг гар буугаа үзье. Байж байгаа. Энэ болохоор кольт маш хүчтэй болдог. Энэ ингээ магазин байна. Магазин дээр маш нарийнхан сунтай. Ийм бас хорц үзүүртэй. Ингээд би танад одоо шүршдэггүй юм хэлээ. Ганцаар болдог. Шүршдэг. Энэ шүршдэг ганцаар болдог. Энэ ч гэсэн шүршдэг ганцаар бас болдог. Энэ болохоор ганц бодож цэнгэлдэг. Ганцаар болдог гэсэн. Ингэж авах нөгөө цэнгэлгүйгээр бодоод ингэж хийх бодлоо ингэж цэнгэлдэг. Ингээр 4-1 бас шүршдэг бол. Ингэ шүршдэг. Одоо би танаас буунуудаа маш тодорхой харуулъя. 4-1 контент дээр гардаг 4-1. Тэг би нэгээр мэдгүй ч гэсэн танилцуулчих. Ингээ харуулчих. Кольт. Орны 2. Шүршдэг. Би танарт одоо яг камераараа ингээ буунуудаа яг яаж хийж болохыг маш тодорхой харуулъя. Яаж хийж угсаж хийдгийг харуулъя. Энэ болохоор 4-1 нөгөө. Энэ 3 янзын буу болдог. 3 янзын. Ингээд.
Энэ болохоор магазины ингэж хийгээд гэж. Энэ яг гарбаа шиг харагдаж байгаа ч гэсэн шүршдэг мөн. Одоо би танаас угсарч үзүүлье. Сумын ингэж хийгээд сумын ингэж хийгээд ингээд тэгээд ингэж хийлээ. Энэ болохоор маш амархан. Энэ сумаа магазин руу хийгээд гарбууныхаа барил ингэж хийгээд за ингээд ингээд миний хийсэн боонуудыг би тайлбарлаад дуусчлаа. Дараагийн дугаарт би нэг өөр боонууд үзүүлнэ. Өөр боштка матка гэдэг. За дараагийн баяртай.